За 19 дэх бодлого. 19-ийн маань функц бол 4-өөс x квадратны 1. За энэ функцийг бид буурах цэцрийг олох ёстой. За уламжлалыг авъя. За уламжлал бол энэ 1 квадрат. Хасах 1. Тэгээд энэ доторхын маань уламжлах гэдэг. X квадратын уламжлал. За ингэж авъя. Давхар функц уламжлах учраас. За эндээс 4-өөс x квадратын квадрат. Энэ бол 2x бол хас 2x. Тэгээ энэ хасах тэмдэгтэйгээр энэ хасах тэмдэгтэй нэмэх 2x боллоо. За тэгээ буурах завсар гэсэн учраас энэ тэгээс бага байх цэгийг болно. За тэгээд дээр нэр тодорхойлох мөж гэдэг юм аавна. Тодорхойлох мөжийн хувьд бол dx бол эндээс юу гэж харах вэ гэхээр 4-өөс x квадрат тэгтээ тэнцэх ёсгүй гэж харна. За энэ угаасаа тэгээс учраас 2x тэгээс баг гээд x нь тэгээс баг тэгээд x тэнцэхгүй нэм хас 2 гэдэг хариу гарна гэсэн. За тэгээ энэ шийдэнд энэний хас 2 орж ирэх учраас эцсийн шийдэл бичих юм бол хас хязгааргүйгээс хас 2 орохгүй нэгдэл 2-оос хас 2-оос тэг. За бидний хариу бол ийм болно гэсэн. 19-р бодлогын хариу бол энэ завсарт манай функц буурна гэсэн үг. За 20-р бодлого. За эхний n гишүүнийх нь хэлбэр 2n квадрат нөхөн 6. За энэ харахад бол их эвгүй харагдах бодлого. Тэгэхдээ энийг маш амархан болгож болно. Sn гэдэг бол нэгээс an хүртэл тооны нийлбэр. Тэгвэл бидний зорилго бол эхлээ an1 олъё. Энэ хэд вэ гэдэг. Гэтэл an чинь бол эхний n тооны нийлбэрээс эхний n-ээс нэгийг хасчих юм бол an гараад ирнэ. За энийг үндсэн томьёонд оруулчихна. 2n квадрат нөхөн 6n хасах нь заасан мэдчихэ. 2-ыг үржих n-ээс нэгийг квадрат нэмхэн 6 үржих нь n-ээс 1 заалан албатай. За 2n квадрат нэмхэн 6n хасах нь 2n квадрат. За энийг шууд хасах тэмдэгтэйгээр хаалтаа задлчих. Нэмхэн 4n хасах нь 2 хасах нь 6n нэмхэн 6 гэдэг юм байна. За энэ хоёр хураагдана. Энд хураагдана. За 6-аас 2-ыг асахаар 4 гэдэг чинь 4n дээр нэмхэн 4 боллоо. За эндээс юу гэж олсон бэ гэхээр n бол 4n дээр нэмхэн 4. Энэ бол арифметик прогресс гэсэн үг. Геометрик прогресс бол биш. За. Тэгээд бодлого бол арифметик прогресс бол d бол гэсэн. d энэхүү тоо байна. d тэнцүү 4. За 20 дугаар бодлого бол арифметик прогресс тэгээ ялгуур нь 4 боллоо. За 21 дугаар бодлого. За 21 дугаар зураг бодлого зургаар өгсөн байна. А Б С Д. Энэ буруу юм цэнэс. Энд эмцэг байна. АМ зай бол буруу, МЦ бол 9 гэж өгсөн байна. За тэгээд нэг холбох учраас МЦ хэдүүлээ энд тэмдэглэж. За тэгвэл БМ-ийн уртыг болгож байна. За энэ квадратын диагонал учраас энэ хоёр өнцөг тэнцүү. Буюу энэ өнцөг бол за энийг альфа гэвэл альфа бол 45 градус. За энэ зай нийлээ 12. АЦ бол 12. Нөгөө талаас АЦ бол АБ гүрч нь язгуур дор 2 байдаг. Квадратын диагонал бол. За язгуур дор 2-ыг үржих нь АБ. За эндээс АБ бол
6-г үрчх нь язгуурдоор 2 гэж байна. За тэгээ бид нар BM-ийг олохын тулд косинусын томьёо гэдгийг ашиглая. За тэгэхийн тулд x квадрат бол AB квадрат нэмэх нь AM квадрат хасах нь 2 AB AM үрчх нь энэ косинус 45 градус. Энэ үсэг. За тэгээ томьёонд мэдэгдэж байгаа утгуудаа оруулах юм бол AB маань энэ гэдгээс 72. AM-ийн квадрат бол 3-ын квадрат буюу 9. Хасах нь 2-ыг үрчх нь AM-ийн үрчх гэдэг бол 18-ийн үрчх нь язгуурдоор 2. Косинус 45 бол ийм. За эндээс x квадрат. 81-ээс энэ дэ 236 81-ээс 36 гэсээр 45 боллоо. Сега тэгээд бидний олох утга бол x бол язгуурдоор 45 буюу энэ 9-ийг үрчх 5. Тэгэхээр 3-ыг үрчх язгуурдоор 5. Бидний олох хариу бол 3-ыг үрчх нь язгуурдоор 5 боллоо. За 2 дор. Косинус квадрат зона дээр x энэ 2-ыг үрчх косинус квадрат x энэ тэнцүү. За энэ тэгштгэлийн 180-аас 360 дахь шийдийг бид нар олох хэрэгтэй. За бүх шийдийг олгож байна. За эндээс бид нэг зүйл харж авах нь энийг синус руу хувиргая. Энэ синус руу хувиргая. Энэ бол косинус x-ийн квадраттай тэнцүү шууд. Одоо адил төрлийн томьёогоор. За энэ бол синус квадрат синус квадрат x болчих шнэ. За энийг шууд хоёр байдал. Косинус эрдэнэ нөхөн x гэдэг бол косинус хасах x гэдгээс энэ хасах синус. За тэгэхээр бидний энэ томьёо зүг байж. За 2. За энэ хоёрынхоо нэгийг энтэй нийлүүлчихвэл 1 гараад байна. Эндээс синус квадрат x бол нэгтэй тэнцүү. За синус квадрат x 1 гэдэг бол синус x нэмэх 1 хасах 1 гэсэн хариу. За нэмэх 1-тэй шийдвэл x тэнцүү 2-ны p дээр нэмэх нь 2pk. Хасах 1-тэй тэнцүү шийдвэл x тэнцүү хасах 2-ны p-гээр нэмэх нь 2p болно гэсэн. За энд k-г 1-ийг ордуулбал 360-аас хэтрээ явчихна. Харин энд 1-ийг ордуулбал x тэнцүү 270 градус гарна гэсэн. За тэгээ бидний сонирхож байгаа ганц шийдэл энд гарч ирж байна гэсэн. За 22 дугаар. За 23 дугаар. За энэний бид нар уламжлалын хасах 1 дээр бүтээг олох хэрэгтэй. За шууд эндээс уламжлал авч болохгүй. Яг тэгвэл энэ fx биш ийм орлуулга байна. Тэгвэл манай бодлого харахад энийг шууд илэрхийлж болохоор 3x дээр ихэнх 5-аар илэрхийлээ. Тэгэхээр 3x дээр ихэнх 5-ын квадрат болно. За энэ 18-ыг 25-аас хасах нь 7 гэд задлчих юм бол 9x квадрат 30x нэмэх нь 25 маань энэ квадрат болчихно. За эндээс манай үндсэн функц бол fx тэнцүү x квадратаас нь 7. Ийм функц байжээ гэсэн. Одоо уламжлалаа олох юм бол
2x болчихно. За одоо уламжлалтай хасах нэгийг орлуулвал хасах 2. За бидний бол хариу бол хасах 2 байна гэсэн. За 24 дээр орлоо. За нэг юм зураг байна. Энэ зургийн тэгштэглээ хэдүүлээ өчгнэ. Тойргийн тэгштгэл. За тэгцэг байна. 2 4 6 8. Доошоо бол хасах 2 хасах 4 хасах 6. За дэшээ тэмдэглэл чи энд y хийшээ x. За тойрог маань за ийм тойргийн тэгштэглийг бид нар бичнэ. За тэгэхээр манай тойргийн тэгштгэл маань ийм хэлбэртэй байх хэвээр. X-с хагийн квадрат, X-с хагийн квадрат за. За тойргийн тэгштэглээр бидний олох гол зүйлүүд бол A, B, R-ыг олоход бодлого бодогдно гэсэн. За тэг цэгийг дайрж байна. За тэг цэгийг дайрна гэдгээс тэг орлол А квадратын хүн Б квадрат бол А квадрат. За энэ нөхцөлийг дөрөв биелэх ёстой. За хоёрдугаарт 8 тэг гэсэн цэгийг дайрч байна. За тэрийг орлуулчих юм бол 8-аас хагийн квадрат нэмэх нь Б квадрат бол А квадрат. За энэ хоёр тэгштэглээс харах юм бол А квадрат бол 8-аас хагийн квадраттай тэнцэнэ гэж байна. За одоо энийг задлах юм бол А квадрат бол 8-аас хан 64-өөс хасах нь 16 нэмэх нь А квадрат. За энэ А квадрат хорогдоод А тэнцүү 4 гэдэг. За бидний эхний шийд А-гаа бол бид олчлаа гэсэн. Одоо Б-г олно. Б-г олохын тулд энэ тэгштэглийг ашиглая. Энэ цэг бол тэг хасах 6 гэсэн цэг байна. За энэ цэгийг орлуулвал А квадрат нэмэх нь энд хасах 6-ыг орлуулахаар хасах 6-аас нь Б-гийн квадрат бол R квадрат бол. За энэ тэгштгэл хоёроос харах юм бол энэ Б маань энтэй тэнцэнэ. Тэгэхээр Б квадрат бол за 36 нэмэх нь 12 Б нэмэх нь Б квадрат. За эндээс Б тэнцүү энэ хоёр хурагдаад хасах 3 гэдэг гарч ирж байна. За А4 Б-н хасах 3 юм бол А квадрат бол энэ хоёрын квадратын нийлбэр буюу 25 А тэнцүү 5. За эндээс манай тэгштгэлийн шийд бол за энэ зэн биччихье. А4 учраас x-с 4-ийн квадрат нэмэх нь y дээр нэмэх нь 3 болно. Үүний квадрат бол 25. За бидний олох хариу бол энэ тойргийн тэгштгэл бол энэ байна гэсэн. За 25 дахь орлоо. 25 бол энэ тэгштгэлийн бүх шийдийн нийлбэрийг бид олох ёстой. За квадрат тэгштэглээр шийдэл нь бол энд x за модулгүйгээр шийд болоход x за модултай нь болчих. Тэгвэл 2 3 гэж болно. За эндээс манай тэгштгэл бол за энд нэг ийм чанарыг бичиж. X-ийн модулын квадрат бол x квадраттай тэнцдэг. Тэгэхээр бид нар x модулын хувьд шийдэ олвол болно гэсэн үг. За одоо энийг задлахаар x-ийн модулаас нь 2 үржих нь x-ийн модулаас нь 3 бол тэнцүү тэг байна.
За эндээс 2 шийдвэр. X-ийн модуль бол 2 юм байна. X-ийн модуль бол 3 юм байна. За эндээс бүх шийдвэр нэгтгэвэл нэмэх хасах 2, нэмэх хасах 3. За бид бүх шийдвэр болоод зогсохгүй. Нийлбэрийг олох ёстой. За инхээр бидний хариу бол 2 дээр нэмэх нь хасах 2, 3 нэмэх нь хасах 3 ингээд тэг гарлаа. За бидний хариу бол тэг байжээ. За одоо эдгээр 26 дугаар байна. За 26 дугаар тэгштгэл. тавыг студент Y хэн сохой. За X-с Y бол за бодлогоо энд за үүнийг А тав гэвэл энд А-гийн 3% байршилсан. За одоо энэ тэгвэл энийг А гэж үзээ бодох юм бол А дээр нэмэх нь А-ны 1 бол 2 гарна. За 2 талыг А-гаар үржүүлчихвэл А квадрат дээр нэмэх нь бол 2 А. За 2-аагаа ийшээ ялгах юм бол А-гаас 1-ийн квадрат бол тэг гэдгээс А тэнцүү 1 гэдэг тэгштгэл гарч ирнэ. За одоо энийг үндсэн түрүүний орлуулсан даа буцаад орлуулвал тэнцүү 1 боллоо. За одоо систем тэгштэглээ ахиад харах юм бол 3x-с y бол 5x дээр нэмэх нь y, x-с y бол 10 байна. За одоо эндээс 2x 2y-ийн нийлбэр бол тэг гарна гэсэн үг. Тэг x-с y бол 10. За хоёрт нь ураагаад хоёр тэгштэглээ нэмэх юм бол 2x тэнцүү. За хоёрт хураасны дараа нэмэхээр 2x тэнцүү 10, y тэнцүү за нэмээд ингэн хасахаар хасаад 2 туухаар 2y тэнцүү хасахаар. За эндээс x нь 5, y нь хасах 5 гэсэн. Тэгээ бидний хүсэж байгаа нөгөө хариу бол x y-ийн үржир бол хасах 25 гарах нэ гэсэн. За ингээ 26 дугаар бодлоо.